Зя яасан гинэ. Та ерөөсөө л 12 сарын 8-нд ханга ард ортод болох нийслэлийн газрын албанаас зарлаж байгаа газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцсон. Тэр нь тэгээ яадаг. Нийслэлийн 6 дүргийн 30 байршилд амны болон нийтийн орон сууц, аялал жуулчлал, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зориулалтаар газар авахыг хүссэн хүн бүрт нээлттэй дуудлага худалдаа. Наадах чинь тэгээд нөгөө багийн над зарах газараас юу гараад таваад талтай. Хамгийн гол нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу. Дээрээс нь техникийн нөхцөл авахд ямар ч саадгүй. Архитектор төлөвлөлтийн даалгавар нь бэлэн батлагдчихсан. Та хөрөнгө оруулалтаа оруулаад л барилгаа барих боломжтой. Жишээ нь та энийг хардаа Чингис хаан нисэх онгоцны буудлын баруун урд талд байршилтай 5 га газар. Өөр хаана ямар газрууд байна? Тэрийг мэдхэд өрдөөсөө асуудалгүй. Та Улаанбаатар цэгмэн болон нийслэлийн газрын албаны сайтууд руу ороод дуудлага худалдаанд оролцож байгаа 30 байршлуудаа мэдээд авчна. Цаг сайхан болжээ.